2011 онд Нью-Йорк Таймс болон олон улсын бестселлер номоор шалгарч байсан. 13 жилийн турш өөрийн бие дотроо түгжигдсэн Мартин Писториусийн амьдралын гайхалтай бас гонигтай түүхийг өгүүлсэн үл үзэгдэгч хүү хэмээх ном гарсан. Харин өнөөдөр тэрхүү сэтгэл хөдлөмж түүхийг өгүүлье. Мартин Писториус 1975 оны 12 сарын 31-нд Өмнөд Африкийн Йоханнесбург хотод төрсөн. 12 нас хүртлээр бусдын л адил энгийн хүүхэд байлаа. Хүүхдүүдтэй тоглож, гүйж харьяаж, хичээл сургуульдаа явна. Гэтэл 1988 оны 1 сарын 12-нд бүх зүйл оронгороо эргэхэн тэр. Толгой хоолой нь хүчтэй өвдөж, улмаар биеийн тэрчгтээ нэг л биш байгааг мэдэрчээ. Үүнийг аав ээжтэй хэлсний дараа тэд эмнэлэгт үзүүлв. Гэвч эмч нар өвчний шалтгааныг олсонгүй. Мартины биеийн байдал өдрөөс өдөрт ордож, биеийнх нь аль нэг хэсэгт үргэлж өвдөлт мэдрэгддэг болсон. Гэр бүлийнх нь маш их санаа зовж, бүхэл арга хэмжээг авч байсан ч тус болсонгүй. Хэсэг хугацааны дараа Мартин хоол унднаас гарч өдөржингөө унддаг болов. Улмаар бүр алхаж гიშгэхэд хэцүү болж, хэвтрийн байдалд шилжихээс өөр аргагүй болжээ. Гэхдээ бүх зүйл дөнгөжөл эхэлж байв. Удалгүй биеийн муудахын зэрэгцээ, оюун ухаан, ой санамж нь мэдгэцгүйц муудаж, саяхан хийсэн зүйлээ мартаж, аав ээжийнхээ нэрийг санахаа болсон. Хамгийн хэцүү нь өдөр ирэх тусам ярих чадвараа алдаж эхэлжээ. Хэдхэн сарын дотор нүднээс гартлаа турж таних аргагүй болтлоо өөрчлөгдөжээ. Түүний аав ээж хоёр Өмнөд Африк дахь аль сайн эмнэлгүүдээр бүгднгээр нь л явсан боловч хүүд яг юу тохиолдоод байгааг мэдэж чадахгүй л байлаа. Эмч нар бидний мэдэхгүй ямар нэг зүйл байна гэдгээс өөрөөр тус болж чадсангүй. Тэдний хувьд Мартинд хэдхэн сарын насалд үлдсэн байх гэдгээс айж байна гэсэн эмчийн үг үнэхээр хатуу туссан мэдээж. Зөвхөн түүнийг үхэхийг хүлээх л үлджээ. Гэхдээ аав ээж хоёр нь үүнд итгэхийг хүссэнгүй. Хүүгээ асрахын тулд ээж нь ажилласаа гарч гэрээр асрах болсон ба түүнийг эргээд сайжирна гэж итгэсэн хэвээр. Харин аав Родни нь өмнөхөөс илүү олон цагаар ажиллах болжээ. Өдөр өнгөрөх тусам Мартинд оройтсоор 18 сарын дараа гэхэд тэрэгцэртээр сууж ярих чадвараа алдаж эцэг эхийнхээ асрамжинд бүрэн орсон. Мартин тун удахгүй бүрэн комд орох нь ойлгомжтой болох нь харагдаж байлаа. Зөвхөн толгоогоо жаахан хөдлөхийн тулд хам хүчээ бардаг байв. Нэг удаа эмнэлэгт хэд хоног хэвтэж байхдаа тэр амьдралынхаа хамгийн сүүлчийн үгээ ээжтэй хэлжээ. Мартин маш сулханаар хизээ гэртээ харих вэ гэсэн. Тэрээр эмнэлэг болон асрах газрыг үзий яддаг байжээ. Хүүгээ ийм байдалтай байхыг харах нь аав ээжийнх нь хувьд маш хэцүү байсан. Мартиныг хувцлах, усанд оруулах, хооллох, өтгөн шингэнийг зөөхөөс ахуулаад арчилгаа ихтэй. Удалгүй Мартин хүмүүсийн царайг танихаа болж эхэлж, хуруунууд нь мөрийж, амьсгалахаас өөр хөдөлгөөн хийж чадхаа болов. Халбагдаж өгсөн хоолыг өөрөө биш зөвхөн инстинктээр л залгина. Эдгээр эмч нар тэдэнд хүүчин бүрэн комд орсон. Одоо ямар ч зүйлийг сонсохгүй, мэдрэхгүй, бүр ухаангүй болсон гэж хэлж байсан ч тэд түүнийг орхиогүй. Түүнтэй ярьж хизээ нэг өдөр ямар нэг хариу өгнө гэдэгт итгэсэн хിവэрээ. Гэвч хүү хариу өгсөнгүй. Муухагаар хэлэхэд Мартин зүгээр л амьд хүүр болсон байлаа. Тэр амьдрах биш, зүгээр л оршиж байсан. Юу идэхийг, юу өмсөхийг, ер нь ямар байхыг бусад хүмүүс хянаж шийддэг байлаа. Мартиныг комд орсон явдал түүний ээжид маш хүндээр туссан. Өчүүхэнч хөдлөхгүй хэвтэж байгаа хүүгээ харах аимшигтай хүнд байсан төдийгүй энэ бүх явдлын улмаас сэтгэл гутралд орж амиа хорлохыг хүртэл оролдож байжээ. Аав ээж нь түүнийг өдөр болгон хувцалж хооллсны дараа хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асардаг, өдөр өмжүүлэх төвд хүргэж өгөөд оройн ажиллаа тарахтаа очиж авдаг байж. Үнэн дээр хүү аав ээжийнхээ хувьд бараг нэг төрлийн ажил болсон байсан гэж хэлж болно. Гэхдээ түүний эцэг их, ялангуяа аав нь түүнийг нэг л өдөр эргэж сэргэнэ гэдэг итгэл найдвар нь хизээч тасраагүй. Учир нь тэр өмнө нь олон жил комын байдалд байгаад буцаад ухаан орсон хүний түүхийг мэддэг байж. Нэг үгээр бол түүний аав нь гэр бүлээ энэ хэцүү зовлонг туулах хүчин болж байлаа. Ер нь бол ийм хүнд хэцүү амьдралыг 10 гаруй жил туулаад даваад гараад ирэх гэр бүл хэр олон байх бол би лав тийм олон байхгүй байх гэж бодож байна. Нэг талаараа Мартин үнэхээр азтай гэж бас хэлж болно. Ийм байдалтай 4 жил өнгөрлөө. Тэгээд нэг өдөр тэр сэрлээ. Гэхдээ зөвхөн оюун ухаан нь. Тэр өөрийнхөө оюун ухаантай байхдаа ямар байсныг ч мартсан. Цаг хугацааны баримжаагаа ч алдсан байлаа. Орондоо хэвтэж байсан Мартинд өөрийнхөө биеэс гарч байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Ямар нэг хүмүүс түүнийг хамт явахыг хүсэж, түүнийг дуудаж байх шиг санагджээ. Харин тэр үед Мартинд өөрийн эцэг эхээ орхиж явж болохгүй шүү дээ гэсэн бодол төрсөн гэдэг. Мартин орчин тойрноо мэдэрч сонсож эхэлсэн. Түүний тарих 4 жилийн дараа буцаад ажиллаж эхэлсэн байлаа. Харамсалтай нь Мартин орчин тойрноо харж сонсож эхэлсэн ч ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй хിവэрэ байсан.
Мартин нүдээ зөвхөн дээш доош нь хөдөлгөж чадах ч хоёр тийш нь хөдөлгөж чадахгүй. Гаднаас нь харахад яг л өмнөх шигэ ухаангүй хэвтэж байгаа мэтэл харагдана. Гэхдээ Мартин шууд бүхнийг мэдрээд эхэлсэн биш. Урт хугацааны турш маш багаар сэргсэн байгаа. Ингээд Мартин 19 нас хүрэх үедээ гадаад орчинд юу болж байгааг бүрэн сонсож ойлгож чаддаг болсон байлаа. Тэр өрөөнд тусах сүүдрийг ажиглан телевизээр гарах хүүхдийн нэвтрүүлгийг үзнэ. Аав нь асрамжийн газраас ирж авах нь түүний хувьд хамгийн дуртай мөч нь байсан. Хамгийн хэцүү нь би ухаан орсон шүү гэдгээ хүмүүст илэрхийлж чадахгүй байсан. Чи бусад хүмүүсийг харж чадна, харин тэд чамайг олж харахгүй. Тэр яг л үл үзэгдэгч шиг л байсан. Гэвч Мартин тохиолдох муу зүйлс дуусаагүй байв. Түүний байнга очдог өдөр өнжүүлгээс гадна зарим тохиолдолд аав ээж нь хол явах, эсвэл авч амжихгүй үедээ өгдөг өөр асрах төв байжээ. Харин энэ төв Мартины хувьд хар дарсан зүйд байлаа. Асрах төвийн хүүхдүүдэд хүчээр халуун хоол өгөх, эдхийн аргагүй муухай амттай хоолыг амруун чихэж зодох зэргээр дарамталдаг байж. Нэг удаа Мартинд маш муухай амттай хоолыг амруун чихэхэд тэсэж чадалгүй бөөлжжээ. Гэтэл түүнийг чи зүгээр бөөлжихэд л хоол идэхгүй байж чадна гэж бодоо юу гэд бөөлцөг нь буцаагаад амруун чихэж хүчээр идүүлдэг байж. Хэрв залхихгүй байвал түүнийг зодно. Мартин ахаад битгий надад энэ бөөлцөг идүүлээч гэж дотроо залбирна. Тэрч бүхэл өтгөнөө гаргасан бохируулсанд сойзыг нь дүрж амыг нь угаадаг байсан гэж байгаа. Гэвч үүнээс ч дор зүйл байсан. Өөрийгөө хамгаалах чадваргүйгээр нь далимдуулж тентгийн ажилтнууд түүнийг орон дээр нүцгэлж хэвтүүлж байгаад хүчинтдэг байжээ. Маш их өвдөлтийг мэдэрч надад туслаарай гэж дотроо хашгирна. Гэвч түүнийг хэн сонсохгүй. Ийм аимшигтай дарамтыг төвчиж чадаагүй Мартин үхэхийг хүссэн боловч үхэх арга олдсонгүй. Аргаа бараад дэрэнд нүрээ нааж амьсгалаа төгжихийг оролцсон ч азар амжилтгүй болжээ. Энэ бүх зовлон эцэг ихтэй хэлж чадахгүй, дотроо шаналж явааг нь хинч мэдэхгүй, ойлгохгүй байх нь түнд маш хүнд байжээ. Эцэг ихтэй өдөр болгон ямар их ажил болж байгаагаа мэдэх тусам сэтгэл нь маш ихээр шанална. Мартин ойлыг ивч уйлж чадахгүй, үхийг гээдж үхэж чадахгүй, өөрийнхөө бие дотор төвжигдсэн байлаа. Заримдаа хүмүүс түүнийг хүнд ч хэрэггүй амтан, амьдралын ачаа гэх мэтээр янз бүрээр хэлж байгааг сонсдог байсан ч энэ бүхнээс илүү өөрийг нь хизээ нэгэн цагт хинч тоохоо болчих вэ, өөрийг нь хүн гэж харахаа болчих вэ гэдгээс хамгийн их айдаг байжээ. Мартин гэр бүлд нь болж байгаа хэрүүл маргааныг сонсож тэдэнд ямар хэцүү байгааг үргэлж мэдэрдэг байлаа. Нэг шөнө эцэг их хоёр нь маш удаан маргалцсны дараа аав нь урлаад гараад явчихаж, харин ээж нь түүн дээр ирээд чи үхэх ёстой, Мартин чи үхэх ёстой гэд гуйсан хоолоогоор уйлж байгааг нь сонсов. Ээж нь энэ олон жилийн сэтгэлийн дарамтанд зөвхөнгөө барсан нь тэр байлаа. Ийм үг сонсох, ялангуяа ээжээсээ сонсох ямар хэцүү байхыг төсөөлж байна уу? Гэвч Мартин ээжтэй гомдсонгүй, харин түүнийг маш ихээр өрөвдөж байсан гэдэг. Энэ бол хамгийн агуу хайр. Ийм хүнд хэцүү өдрүүд олон тохиолдож байсан бөгөөд энэ бүхнийг мартах ганц арга нь төсөөлөн бодох байлаа. Түүний хамгийн дуртай төсөөлөл нь далайн дээрэмчний хүү болох. Учир нь тийм байвал хүссэн үдээ гүйж харааж, усан цэлж байна гэх мэтээр янз бүрийн адал явдалтай учирч байна гэж төсөөлдөг байв. Тэр оюун ухаан дотроо эрх чөлөөт хүн байлаа. Нэгэн удаа аав нь дэлгүүр орохоор явсан үед Мартин машин дотроо сууж байв. Гэтэл түүний хажуугаар нэг танихгүй хүн явж, тэгээд Мартин руу хараад зүгээр л инээмсэглээд өнгөрч. Тэр хүн яагаад түүн рүү инээмсэглэснийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ хоромхон зур болсон тэр явдал түүнд маш их сэтгэл төрүүлж, бүх итгэл найдвар нь унтраад байсан түүнд цаашид үргэлжлүүлэх хүсэл төрүүлсэн гэж хожим ярьсан байна. Ингээд түүнийг асрах төвд байхад нь хэдийгээр Мартиныг сонсож байгаа үгүйг нь мэдэхгүй ч гэсэн асрах төвийн сувилагч Верна гэх эмэгтэй түүнтэй ярилцаж өөр тохиолдсон зүйлс юу гэж бодож байгаа тухайга хуваалцдаг болсон. Тэр эмэгтэй асрах газарт 7 хоногт нэг удаа үнрээр эмчилгээ хийдэг байжээ. Олон жилийн турш хэн ч өөртөө ингэж илэн далангуй ярилцж байгаагүй учраас Мартины хувьд маш их сэтгэлийн дэм болж хамгийн сайн найз нь болсон төдийгүй хүн хэвээрээ байгаа шүү гэдгийг мэдрүүлж байсан. Цорын ганц хүн тэр байсан гэдгийг хожим ярьжээ. Хамгийн гол нь Верна түнд амьдралд бууж өгөхгүй байх жаахан ч гэсэн шалтгааныг өгсөн байгаа. Сонирхолтой нь Верна Мартиныг өөрийг нь сонсож байгаа гэдэгт ягаад ч юм итгэдэг. Түүнтэй харилцах ямар нэг арга заавал байх ёстой гэж боддог байлаа. Верна 7 хоног болгон ирж түүнд массаж хийж өгч хөшсөн булчин шүрмсийг нь суллаж өгдөг байв. Тэгээд Мартинд өөрт тохиолдсон зүйлээ ярина. Харин Мартины хувьд түүний хэлсэн бүхэн гайхалтай, сонирхолтой санагдана. Харамсалтай нь зөвхөн нүдэ хөдлөхөөс өөр зүйлийг хийж чадахгүй. Тиймээс Мартин нэг л өдөр Вернагийн яг нүд рүү нь харах болно гэж өөртөө амлажээ.
Тэгээд нэг өдөр Вернаг түүн рүү харахад Мартин ч гэсэн яг түүн рүү хараад ямар нэг зүйл хэлэх гээд байгаа юм шиг санагджээ. Верна эмч нарт энэ тухай хэлсэн ч тэд түүнд итгэсэнгүй. Тиймээс Верна эцэг ихтэй ярилцаж янз бүрийн аргыг хайсаар байгаад 2001 онд Преториогийн их сургуулийн харилцааны төвд хандав. Энэ төвд Мартинаас хэд хэдэн тест авч үзсэн байна. Мартины хувьд зөвхөн нүдээр л хариулах учраас хэрв тест амжилтгүй бол дахиж хинч түүнийг анзаарахгүй гэдгийг мэдж байлаа. Тиймээс Мартин хамаг хүчээ гарган хичээсэн. Ингээд хэд хэдэн тестийн дараа мэрэгчлэтнүүд Мартиныг эрүүл ухаантай төдийгүй бидэнтэй ярилцахыг хүсэж байна гэж дүгнэв. 13 жилийн турш үл үзэгдэгч байсан Мартин эцсийн эцэст өөрийгөө ямарч байсан ухаантай байгаа шүү гэдгээ бусдад ойлгуулж чаджээ. Энэ бол түүний гэр бүлийнхний хувьд итгэхийн аргагүй гайхалтай зүйл байсан бөгөөд багч гисэн найдвар байгаа гэдгийг ойлгосны дараа 6 сарын турш түүнтэй хэрхэн илүү сайн ойлголцож болох талаар цөхрөлтгүй хааж эхэлсэн. Эцэст нь хуруу болон зарим булчингийн хөдөлгөөнийг мэдэрдэг хэд хэдэн төхөөрөмж олсон ч гэсэн нүднээсээ өөр зүйлийг хөдөлгөж чадахгүй байгаа Мартинд тус болсонгүй. Гэхдээ түүнийг аз дайрлаа. Хэсэг хугацааны дараа Мартин хүзүүгээ баг зэрэг хөдөлгөж чаддаг болсон. Тиймээс түүний толгойд мэдрэгч зүйлгээд хүзүүгээ хөдлөх үед цөөн хитэн үгнээс сонголт хийж болдог тийм компьютерийг олжээ. Ингэснээр компьютер түүний өмнөөс юу хүсэж байгааг нь илэрхийлдэг болсон. Хэсэг хугацааны дараа Мартин өөрт нь үргэлжлэн ханддаг Вернад дурснаа мэдэрч эхэлсэн бөгөөд Верна бол түүний анхны хайр байлаа. Харамсалтай нь Верна бид зөвхөн найзууд байсан дээр гэж хэлсэн нь түүний зүрхийг маш ихээр шаналгасан гэдэг. Гэхдээ хэрв Верна байгаагүй бол Мартин асрах газар нас барах байсан гэдэгтээ эргэлздэггүй. Тэр эмэгтэй Мартинд дахин амьдрал бэлгэлсэн. Түүнийг хамгийн ихээр зовоож байсан зүйл нь сэтгэлээр унах, айдас болон ганцаардал. Энэ чигээрээ насан туршдаа үлдчихвээ гэдгээс үргэлж байна. Өөрийнхөө төлөө юу ч хийж чадахгүй. Наад зах нь хэвтэж байхдаа биеийнхээ жилийг гаргаж эргэж хөргөөж чадахгүй байгаадаа маш их урам нь хугардаг байлаа. Халуун хоол аманд нь хийхэд түүнийгээ хэлж чадахгүй аман түлэгдэж байхыг мэдрэх. Муухай амттай хоол өгөхөд идэхгүй гэж татгалзаж чадахгүй байна гэдэг. Үнэхээр л хүний эрхэнд байх ямар хэцүү байдгийг өөрийн биеэр тэр мэдэрч байлаа. Мартины тарих түүний 12 нас хүртлээр сурсан зүйлсийн ихэнхийг нь устгасан учраас уншиж бичгээс ахуулаад олон зүйлийг дахиж сурахаас өөр аргагүй болсон. Гэхдээ тэр өдөр шөнөгүй чармаасны эцэст маш богино хугацаанд маш их зүйлийг сурч чаджээ. Улмаар Мартин Преториогийн их сургуулийг боловсролын чиглэлээр төгсөж ерөнхийлөгчийн медаль хүртэл хүртэв. 2 жилийн дараа гэхэд Мартин компьютерийн тусламжтайгаар хүмүүстэй илүү сайн харилцаж сурчээ. Харамсалтай нь энэ төхөөрөмжийн үгний сонголт цөөхөн байсан учраас дотроо багтаж ядсан тэр их үгсийг зөвхөн өөртөө хэлж тайвширдаг байжээ. Гэхдээ түүнд үүнээс өөр сонирхолтой зүйл байгаагүй учраас ихэнх цагаа компьютерийн талаар илүү их судалж өнгөрөөдөг болов. Нэгэн удаа асрах газрын компьютер эвдэрчилдэ. IT-ийн засварчин ч засаж чадсангүй. Харин Мартин тун амархан засаад өгчгөж хүмүүс түүнийг сайхан үгээр магтах үед түүнд хамгийн анх удаа өөрөөрөө бахархах сэтгэл төрсөн гэдэг. Өөрийгөө хэмтж хэрэггүй, юу ч чаддаггүй гэж бодож явсан түүний хувьд энэ бол маш том зүйл байлаа. Улмаар Мартины чадварыг үнэлж асрах газарт ажилд орсон ба 7 хоногт нэг өдөр ажиллахаар болсон. Энэ үед Мартин гарын хурууга баг зэрэг хөдөлгөж чаддаг болсон байв. Дараа нь өөрөө програм бичих чадвартай болж өөр газраас ч ажлын санал иржээ. Энэ бүхэн түүнд зүуд мөрөөдөл мэтэл санагдаж байлаа. Тэгсэн удалгүй Филадельфигийн их сургуулийн профессор Диана Брайн гэдэг хүн Өмнөд Африкт ирж лекц уншихаар болсон. Мартины тухай өмнө нь сонсон профессор түүнийг өөрийнх нь ажил дээр ирж уулзалтанд орохыг урьжээ. Энэ бол Мартины хувьд энгийн хүмүүстэй ажлын хуваарь уулзах анхны боломж байлаа. Профессор Брайн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст учирдаг бэрхшээлүүдийн талаар ойлгосноос гадна тэднийг эрдийн хүмүүсээс доогуур үнэлдэг, энгийн хүмүүсээс ямар ч ялгаагүй гэдгийг олж харсан хүн байлаа. Тэдэнд ч гэсэн мөрөөдөл байдаг, мөрөөдөлтөд хүрэх хэрэгтэй гэж тэр хэлдэг байв. Түүнтэй уулзсан явдал Мартинд хүчтэй нөлөөлж маш их урам зориг өгсөн гэдэг. Ингээд тэр Филадельфигийн их сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг судлах төвд бүтэн цагаар ажиллах болов. Мартин энд ажиллахдаа бүх зүйлийг өөрөө бие даан хийхийг хичээж, өөрөө бүх зүйлийг сурч эхэлсэн. Заримдаа өөр тохиолдсон амьдралынхаа тухай энэ тэнд очиж илтгэлж тавьдаг болсон. Тэр Стивен Хокингийн хэрэгэлдэг байсантай төстэй төхөөрөмжөөр ярьдаг байлаа. 2003 онд хийсэн нэгэн илтгэлийнхэн дараа хүмүүс түнд хэдэн минутын турш босож алга ташсан байдаг. Үнэхээр тэр үүнийг хүртэх хэрэгтэй шүү дээ. Ингээд тэрээр маш завгүй байх болж хэд хэдэн ажлыг зэрэг хийж байлаа. Мартин комын байдлаасаа гарч ажиллаж эхэлснээс хойш 4 жил өнгөрсний дараа өөрийгөө ажлын төлөө хэтэрхий завгүй болсон байгаагаа ойлгожээ. Өөр ингэсэн хобби, найзуудын хүрээлэл байхгүй, хэтэрхий их ажиллаж ядарсан байв.
Тиймээс Мартин нохотой болсон бөгөөд энэ нь түүний амьдралыг жааханч болов хөвгөлтэй болгож эхэлжээ. Гэхдээ тэр нас биеинд хүрэхийн хэрээр юу юунаас илүү хүсдэг болсон зүйл бол хайр байлаа. Нэгэн удаа Англид амьдардаг дүүтэйгээ видео колл хийж байх үедээ түүний найз Жоанна гэдэг охинтой танилцжээ. Удалгүй тэд хоорондоо харилцдаг болж өдөр шөнөгүй мессеж бичилцдэг болов. Жоанна Мартиныг маш сайн ойлгодог, түүнээс юу ч нуудаггүй байлаа. Хамгийн гол нь Мартины өөрийнхөө талаарх буруу ойлголттой тэмцэхэд тусалдаг байв. Ингээд нэг л мэдхэд тэд бие биедээ хайртай болжээ. 6 сарын турш онлайнаар харилцсны эцэст тэд анх удаа уулзахаар болж 2008 онд Мартин Англи руу нисэв. Мартиныг очсны дараа тэд улам л бие биедээ татагдсан. Энэ урт хугацаанд маш их зовлон үзсний дараа түүний амьдралд орж ирсэн хамгийн гайхалтай хүн нь Жоанна байлаа. Ингээд удалгүй хосууд сүү тавьж Лондонд амьдрахаар болов. Итгэл найдвар, хайр сэтгэл хоёр бүх зүйлийг ялж чаддаг гэдгийг тэр баталж чадсан билээ. Тэд одоо яасан бол гэж юу? Мэдээж тэд гэрэлсэн. 2018 онд 90 сар хүүтэй болж одоо гурлаа аз жаргалтай сайхан амьдарч байна. Мартины хувьд одоогоор хувийн веб дизайны бизнес эрхэлдэг. Бас өөртөө адилхан хүмүүст итгэл найдвар, урам зориг өгөхөөр ажилдаг. Хэдийгээр биеийн харьцангуй сайжирсан ч гэлээ ярьж чаддаггүй, бас хөл дээрээ алхаж чадахгүй хэвээрээ. Эмч нар түүнийг цаашид илүү сайжрах эсхийг мэдэхгүй. Гэсэн ч тэр ажлынхаа хажуугаар гэрэл зураг авдаг болж тэрэгцэртэй хүмүүсийн уралдаанд оролцож шагнал хүртэл авсан байна. Мартин 8 жилийн дараа өөр хэний ч харж чадаагүй үл үзэгдэгч хүүг харсан цорын ганц хүн болох Вернатай уулзсан. I'm glad that you are this wonderful person that you are. And I just wish you all best of luck. Мартин бол хүний амьдралд юу ч тохиолдож болдгийг, үхлээс ч амьд гарч болдгийг, тэрэгцэр дээрээс ч амжилтад хүрч болдгийг харуулсан жинхэнэ амьдралын төлөө тэмцэгч. Хийхийг хүссэн зүйлээ хийхээс хизээж буй. Зөвхөн хүсэл мөрөөдлөөл даг гэж Мартин хэлжээ. Тэр одоо хамгаас илүү аз жаргалтай байгаагаа ярих дуртай. Энэ бичлэгийг дуустал нь үзсэн бол юу гэж бодож байгаагаа комент хэсэгт үлдээгээрэй. Like, share, subscribe.